Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Та бүхний өмнө хамгийн ихний үндсэн илтгэлийг танилцуулах хэмээн Эрдэнэс Монгол нэгдлийн Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн паркийн захирал гүйц захирал мөнх эдрийг урьж байна. За үйлдвэрлэл технологийн парк гэж ер нь яг юу юм бэ гэж. За яг ер нь маш энгийн сэдвээс эхлэе гэж бодсон. Бид бол өнгөрсөн хугацаанд 6 үйлдвэрлэл технологийн паркийн дэлгэрэнгүй танилцуулга, ажиллах зарчим гэдээ бас нэлээдгүй танилцуулга хийсэн. Яг тэрний талаар би дараа нь товчхон дурдаад өнгөрнө. Юуны өмнө маш энгийн ер нь парк гэж юу юм, түүний ач холбогдол, зорилго өөрөө юу юм бэ гэдэг талаар та бүхэнтэй ярилцъя. Ер нь ямар ч улс орон юуны өмнө эдийн засгаа яаж доктортой хөгжүүлэх вэ, хэлүүлэх вэ гэдэг л шаардлага байдаг. Иргэн бүрийнхээ амьдралыг яаж доктортойгоор дээшлүүлэх вэ гэдэг л үндсэн шаардлага байна. Тэгэхээр одоо манай Монгол улсын хувьд нийт эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг уул уурхайн салбар, экспортын 92%-ийг уул уурхайн салбар. Ачааны хүндийг уул уурхайн салбар үрж байгаа. Гэхдээ 92%-ийнх нь экспортын 92%-ийнх нь 96% нь боловсруулаагүй буюу анхан шатны бүтээгдэхүүнийг шууд экспортлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ төрлийн эдийн засгийн бүтэц олон улсад яригддаг баялагын хараал буюу эргээгээд дэлхийд дээрх эдийн засгийн савлгаануудаас үүдэлтэйгээр улс орон эдийн засгийн хямралд өртөмтгий байдаг. Өөрөөр эмзэг байдаг. Үүнээс гарах ганц гараг бол боловсруулах, баяжуулах энэ хим металлургийн үйлдвэрийн салбараа хөгжүүлдэг. За би бол одоо хингийн ганц ингээд өгүүлбэр тавиал тэгээд яриагаа ингээд цаашаа аваад явна. Тэгэхээр яагаад нэмэн өртөг шингээхэд түүхэн эдийн ханш дэлхий дээр унахад эдийн засгаа авч үлддэг вэ гэхээр тэр бүтээгдэхүүнийг хийхэд орж байгаа нэмэн өртөг буурдаггүй. Түүхэн эдийн ханш унлаа гэхэд өртөг буурахгүй. Дараагийн шатанд борлуулж байгаа бүтээгдэхүүн өнөө унсан ч гэсэн нөгөө нэг талаараа өртөгч нь улс орноор нь аваад үзвэл нөгөө талдаа бос этгээдүүдийн орлого, цахилгаанаас зарж байгаа хүний орлого, хүнсээ зарж байгаа хүний орлого ингээд аваад үзэхээр нэмэн өртөг бол эдийн засгийн үндсэн суурь, доктортой хөгжлийн суурь юм аа. За тийм учраас эдийн засгийг яаж доктортой хөгжүүлэх вэ гэвэл ерөөсөө л аж үйлдвэржүүлэх замаар л хөгжүүлнэ. Үүний тулд биднэрт юу байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Байгалийн хэвлэлд юу вэ? Салхи юу вэ? Нар юу вэ? Биднэрт дэд үтц юу вэ? Хүний нөөц юу вэ? Энэ нөөцүүдээ бид нар харна. Бүх улс орнууд ингэж нөөцийн хуваарлтаасаа үүдээд кластер хөгжлийн ойлголт гарч ирдэг. Хар төмөрлөгийн район, жоншны район, за өнгөт металлург, полиметаллын нүүрснэгч гэдэг юм. Яг энийгээ тулгуурлал за айлуулах одоо 100 км, 200 км радиус дотор тухайн бүтээгдэхүүнээ нэмэн өртөг шингээсэн аж үйлдвэрийн гинжийлэхэнд оруулсан энэ кластер хэлбэрээр л хөгжүүлж байгаа. Бүх улс орн яг энэ замаар явж байгаа. За тэгэхээр үйлдвэр технологийн парк гэдэг бол ерөөсөө тэр нөөцүүд дээр тулгуурласан нөөцүүдийг зөв байрлалд нь зөв технологийн дагуу эдийн засгийн түрүүний хэлдэг нэмэн өртгийг бий болгох замаар улс орны эдийн засгийг доктортой хөгжүүлэх гол хөгжлийн үндэс байдаг. Тэгэхээр яг бид бол ингээд нөөцүүд хаана байгааг тодорхой хэмжээнд мэдж байгаа. Геолог хайгуулын одоо салбар хөгжиж байгаа. Илүү сайн хөгжинэ. Бидний одоо жишээ нь Эрдэнэс Монгол нэгдлийн 6 байршил дээрх төлөвлөсөн үйлдвэр технологийн парк бол яг л одоо эргэн тойрны 200 км-ийн радиусынхаа нөөцөөр тулгуурлаж бид хөгжлийн төлөвөө гаргасан. Түүнээс нэг ордын нөөцтөр биш. 200 км-ийн радиус дотор үндсэн ямар ордуудын нөөцүүд байна, дагалдах ямар эрдсүүд байна. Эдгээр эрдсүүдийг дараагийн шатанд өөр хоорондоо нь холиод боловсруулахад ямар төрлийн бүтээгдэхүүнийг аль түвшинд нь хүртэл бид нар боловсруулахад эдийн засгийн үр өгөөжтэй зах зээл дээр өрсөлдөж чадах юм бэ гэдгийг нь тооцоо судалгаа хийсэн. Тэгэхээр үйлдвэр технологийн паркуудыг бид нар хөгжүүлнэ гэж 30 жил ярьсан. Гэхдээ бидэрт маш олон сул тал бас байгаа. Логистикийн сул тал биш шүү дээ. Дид үтц сул өгдсөн, цахилгаан хангамж байхгүй, хомсдолтой тийм ээ. Ус хангамж, хүний нөөц 30 жил үйлдвэрийг аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж ярьсан боловч өнөөдрийг хүртэл дөрвтөө томоохон үйлдвэр технологийн паркууд хөгжөөгөө гол шалтгаан бол
Энэ сул талууд мөн. А нөгөө талдаа бас эрх зүйн зохицуултууд биднэрт бас өнөөдрийг хүртэл давуу талыг олгож чадаагүй тохиолдлууд бий яваад суудахгүй бас тэрний талаар та бүхэнд бас ярина. За ер нь бид хаана явж байгаа юм бэ? Юуг зорж байгаа вэ гэдгийг маш товчхон харуулъя. Шинэ үеийн 19-р зуун 20-р зууны үеийн түүхийг авч үзвэл бид нар 1920 онд одоо анхны одоо хайгуул геологийн одоо яг шинэ 90 үе эхэлсэн зөвлөлт холбоотуулсан одоо мэрэгчлэлтнүүд ирж олборлолтуудыг хийж эхэлсэн. За 1970-ад оноос эрчимчж эхэлсэн олборлолтын салбар. За энд би нэг хятад улстай жишээ татаад байна. Тухайн үед бол хөгжлийнхээ төвшний өвч гисэн. За тэгээд төстэй бид нартай ойрхон яг үндсэн нөгөө нэг нүүрс зис алт үндсэн яг түүхийн идүүдээр төстэй байдлаар анх хөгжиж ирсэн уулган салбар. А дээрэс нь өвөр Монголын урт цэцэг орн буюу одоо биднэрт яг хөрс залгай нь улс мууж болох бас яг хизээ яаж боловсруулалтын төвшин дээр хүрсэн бэ гэдгийг харагдчих. За хятад бол за энэ боловсруулалтын төвшинг юу гэж ангилж байгааг маш товчхон ярьж байна. Олборлолт баяжуулалт. Одоо олборлоод гарсан одоо бага агуулгатай хүдрээ өндөр агуулгатай болгож баяжуулна гэсэн. Хоёрдугаарт аж үйлдвэрийн түүхийд, үндсэн түүхийд үндсэн гам бэлтгэц. За баяжмлаасаа одоо фтор тус төрөгч. Эсвэл фтор төнгөн цагаан. Гэх мэтлэн ингээд бүтээгдэхүүнийг гаргачих. Зэсээсээ жишээ нь катодын зэс үйлдвэрлэнэ гэсэн. Аж үйлдвэрийн үндсэн түүхийд. Өвөр Монгол бол 1995 онд аж үйлдвэрийн түүхийдийг одоо үйлдвэрлэх шат руу орсон. За бид өнөөдөр энэ хоёрдугаар шатн дээр явж байгаа гэдгээ бас бодтой харах хэрэгтэй. Бид нар хаана явж байгаа юм бэ гэж. Хоёрдугаар шатн дээр бид нар энэ аж үйлдвэрийн үндсэн түүхийн идүүдийг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр зорилтууд тавьж байна. За аж үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн. За одоо бол энэ саяны түүхийн идүүдээс яг энэ хэрэглээний барааны дундах үе шат. Одоо хөргүүрийн шингэн, одоо ферросиликон гэх мэтлэн дараагийн шатны бүтээгдэхүүнүүд. За хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд буюу одоо яг одоо өргөн хэрэглээнд бидний энэ өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн болж хувирж ашиглах болтмол маань. Тэгэхээр бид бол агсан шатны дараагийн шатны хэд өндөр технологийн юмыг бол бас яриаг байгаа. Одоо Монгол улс яг энэ хоёрдугаар шат буюу аж үйлдвэрийн үндсэн түүхийн идэл бэлтгэхийн шатн дээр явж байгаа гэж. Би таана юу авъя гэдгээ бас бодтой харахын тулд бас ингэж бас нэг зүйлийг бид харж байна. За яг Монгол улсын нэг хүнд ноогдох GDP 24 оны байдлаар 6182 доллар байна. Мэдээж нэг хүнд ноогдох GDP улсын GDP бол тухайн одоо улс оронд нэг жилд үүсэж байгаа нэмэн өртөг шүү дээ. Нэмэгдэл өртгийг л хэлж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл өөрөө нэмэн өртөг өөрөө хэр хэмжээнд тухайн улсад бий болж байгаа вэ гэдгийг шууд харагдана. Бид 104 ч гисэж байгаа. 104 ч гисэж байгаа. За 103-т орж байгаа Фижи улсыг бас зарим мэдэх бах. Тувалу улсын яг номхон далай байдаг одоо Шинэ Зеландын ойролцоо байдаг хоёр улсын дунд орж байна. За Хинтэн аймгийн GDP нэг хүнд ноогдох GDP 2350 доллар байгаа өнөөдөр. За тэгвэл зүгээр ингээд зорилт дэвшүүлэлт энийг 10 дахин нэмэгдүүлэх боломж байгаа юу? Жишээ. Хинтэн аймгийн бор өндөр сум одоо ойролцоогоор 100000 үнэтэй. Нэг хүнд ноогдох GDP-г 20,000 доллар хүргье гэвэл 200 сая долларын GDP жишээ нь одоо нэмэн өртөг бор өндөр сумд бий болох шаардлагатай гэсэн. Хинтэн аймгийн бор өндөр сум гэдэг одоо Монголоос Свидмэнд ажилладаг жонш холболдог Монголын жоншны одоо бас нэг кластер төв шүү дээ. Тэгэхээр яг хөө ер нь энд нэг юм дөрөв аргын их энгийн бодлого л хэдүүлээ бодож байгаа юм л та. За 200 сая долларын 80% буюу одоо яг дотоодын нэг бүтээгдэхүүний 80%-ийг аж үйлдвэрийн үндсэн салбар болох одоо хүнд үйлдвэрлэлийн салбараас бүрдүүлдэг. Бусд нь бол одоо тээвэр логистик, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ гэдэг бус салбарууд 1 2 дугаар салбарууд байна. Тэгэхээр 160 сая долларын GDP үйлдвэрлэлийн салбараас гарч ирэх шаардлагатай болж байгаа. Уулуурхай үйлдвэрлэлийн салбараас. Бор өндрийн хувьд ярьж штэ. Энэ зүгээр жишээ шүү. За энийг бид нар жилийн тухайн үйлдвэрлэлийн одоо нэмэгдэл өртгийг 40%-аар бодоход олон улсын стандарт 40%-аар бодоход жишээ нь бор өндөрт 400 сая долларын бүтээгдэхүүнийг жилд
хэрвээ үйлдвэрлээд борлуулж чадах юм бол одоо бор өндрийн 10,000 иргэнтэй хотын нэг хүнд ноогдох GDP $20,000 хүрнэ л гэсэн. Өөрөөр хэлбэл хөгжлийн төлөвлөгөө, паркуудын төлөвлөгөөг юун дээр сурж тоодчих гэхээр анхны энэ шаардлага яаж эдийн засгийг доктортой хөгжүүлэх вэ? Хүн төвтэй хөгжлийг иргэнд зориулсан эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ гэдэг зорилго дээр тулгуурлаж байгаа ч. Бидний 6 парк дээр хэлсэн хөгжлийн төлөвлөгөөний анхны бодлогын өгөгдөл ерөөсөө энэ. Бор өндрийн үйлдвэр технологийн парк дээр бидний боловсруулсан төлөвлөгөөний дагуу жилд $500 сая борлуулалт хийх боломжтой үйлдвэрлэлийг бид гаргасан байна. Өөрөөр хэлбэл 10 дахин өсвөх боломж байна гэж. Тэгэхээр ингээд 10 дахин өсөх тухай ярихад хүмүүс итгэхэд хэцүү. За 20%-аар өсөх, 5%-аар өсөх бол прагматик сонсогдсон шүү дээ. Тэгэхээр 10 дахин өсгөх гэдэг бол их тийм романтик хийсвэрч юм шиг санагдаж магадгүй. А гэхдээ энэний цаана ямар учир байна гэхээр жишээ нь Жоншны түүхийд энэ үн цэний диаграм яаж өсдөг вэ гэхээр анхны одоо анхдагч хүн Жоншны өдрийг бид одоо олборлоо шүү дээ экспортлж байгаа. А нэг 30% нь 20-30% нь бид нар Жоншны байжмал хэлбэрээр гаргаж байгаа. Өдрөөс 6-8 дахин илүү үнэтэй. За ингээ явсаар хагаад флорополимер, Жоншны сполимер, шинэ материал гэ 500-аас 5,000 дахин илүү үн цэн өсдөг. 1 тонн одоо хөдрийн өртөг гэсэн. Үн цэн гэсэн. А бид бол хөгжлийн төлөвлөгөөнд юу гэж тусгаж байна гэхээр Монгол улс энэ цааших юм хийхэд одоохондоо бэлэн биш. Бүх төрлийн одоо бид нар тооцоо судлаа тал талаас нь өвчин зүйлийг тооцож хүний нөөц, технологи, хөрөнгө санхүү. Тэгэхээр хайлуурын хүчил буюу гидрофлоритийн хүчлийг бид нар Жоншны өдрөөс үйлдвэрлэх боломж байна. Болцоо байна. Энэ бол анхдагч үнээс 10-аас 20 дахин өндөр үн цэнийг бий болгож чадчих. Жишээ 30-аас 50% агуулгатай Жоншны экспортоо маш энгийн жишээ шүү. Амьдралд ойрхон энгийн байдлаар би бас тайлбарлахын тулд энэ жишээг оруулсан. Одоо юу бол 10 дахин 5 дахин өснө гэхээр ингээ хүмүүс итгэхгүй учраас тийм ээ. За 30-аас 50% агуулгатай бага агуулгатай Жоншны өдөр жил 600,000 тонн одоо яг бор өндрийн 300 км-ийн радиус дотор байгаа уурхаануудаас экспортлоод 1 тонны нь ерөөсө $30-оор гаргаж 18 сая доллар байхгүй. Бага агуулгатай Жоншны өдрийн экспортын орлого $18 сая. За тэгвэл хил гараад ирээний хуазо за тэр цаашаага улаан цавын тэр 2-3 баяжуулах үйлдвэрүүд аваад $125 сая баяжмал болгож байгаа. Энэ бодиттой. Энэ жил болгон ингээд давхтагдал явж байгаа. За цаашаага Юнхөгийн кролитийн үйлдвэр гэж. За энэ ус төрөгчийн фотор тус төрөгчийн үйлдвэр энд яг Жоншны бас үйлдвэр технологийн парк байдаг. Энд очиод $275 сая $, цаашаага Жүжээнд очиод $316 сая болж байгаа. Фотор төнгөн зам болоод 310 $18 сая орлогыг бид олдог. Газраа ухаад тэд импортлоод $316 сая олдог. Манай гаргаж байгаас. Тэгэхээр энэ бол өөрөө аж үйлдвэржилт эдийн засагт яаж нэмэгдэх шингээж жинхэнэ одоо орлого баялагаас ашиг орлого хүртэж байгаа хүмүүс нь хин юм бэ гэдгийг л харуулж байгаа маш энгийн жишээ болов гэж бодож байна. Тэгээ би түрүүний дурдсан хамгийн ойрын жишээ бол Өвөр Монгол юм а гэж. 15 жилийн өмнө бол аж үйлдвэржилтийн нөхцөл байдал өнөөдрийн төвшөнд хятад Өвөр Монгол байгаагүй. Та бүхэн бас очиж үзсэн мэдж байгаа бах. Би 15 жилийн өмнө бас яг тэр зүгт сурж ирсэн. Тэгэхээр энд дурдсан энэ 7 үйлдвэрлэл технологийн парк бол Монгол улсаас түүхийн үедээ импортлж авдаг, цайр авдаг, Жонш авдаг, төмрийн өдөр авдаг, нүүрс авдаг үйлдвэр технологийн паркууд. Гэтэ мэдээж 100% авахгүй л да Монголоос нэг 10-аас 20-30% та түүхийн үедээ зарим нь хангуулж байгаа бах. Ойрын 10 жилийн хугацаанд Өвөр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин өссөн. $180 тэрбум өссөн. Ерөөсөө энэ судалгааны материалуудыг харж явах, статистик харж явах энэ өсөлтийнх нь 48% нь ерөөсөө хүнд үйлдвэрлэлийн салбар байна л гэж. Өөрөөр хэлбэл боловсруулах салбар байна л гэж. Зөвхөн Өвөр Монголын өөртөө засах орны сэргээгдэх эрчим хүчний суурьлагчсан чадал 120 гигаватт өссөн.
За мэдээж чи аж үйлдвэрээ дагаж эрчим хүч хэрэгтэй, эрчим хүчтэй байж иж аж үйлдвэр бий болчих. Тэр бидний хөрш 30 жилийн хугацаанд 20 жилийн хугацаанд биднээс түүхийд хөдрөө 18 сая доллараар аваад 316 сая доллар болгож байгаагийн үр дүн ерөөсөө энэ 170 тэрбум доллараар өсөд 300 болсон. Эндээс бид одоо ер нь аж үйлдвэрийн салбарыг боловсруулах, баяжуулах, хим металлургийн салбарыг нэн яаралтай хөгжүүлэх шаардлага тулгарч байна гэдгийг харж болно. За энэ дээр би бас та бүхэнд сонирхолтой тоо баримт дурдъя. Жоншин дээр би сая ярьсан 1 тонн фотор тус төрөгч дэлхийн зах зээл дээр $2,500 байгаа. Гэхдээ бид нар хил нөхцлөөр гээд харьцангуй бас өршлөх чадвартай $2,000 тавихад нэмэн өртөг 1 тонн болгон дээр $163 буюу үнц нь 10 дахин өсөж байгаа. Тэгсэн мөртлөө эсрэгээр тээвэр 11 дахин багасна. Тээвэр 11 дахин багасна. Бидний тээвэр логистик ямар нөхцөл байдалтай вэ? Ганц төмөр замтай тийм ээ. Автозамаар нь уулуурхаан хүн жингийн 44 тонноос дээшгээ бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломж байхгүй. Маш олон уулуурхаан компаниуд тээвэр логистикээс болж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд гол хүндрэл бол ерөөсөө үүн дээр тулгардаг шүү дээ. За төмөр 1 тонн гам бэлтгэц $900. Ингээ бодоод үзэхээр 1 тонн хөдрийн үнц нь 20 дахин өсөж байгаа. Жилд Монголоос 6-аас 8 сая тонн төмрийн өдөр экспортлогддог. Энэ нэг 2 сая тонн ган хайлуулах боломжтой түүх хийдэг гэсэн үг. Тэгээ ингээ бодохоор бид ямар боломжийг алдж байгаа вэ гэж. За зэсэн дээр мөн ялгаа байхгүй. Бид Эрдэнэтэд зэсийн баяжмлаас хайлуулах үйлдвэр байгуулснаар зөвхөн катодын зэс гарна гэж ойлгоод байгаа биш. Зэсийн баяжмал дотор байгаа мөнгө алтыг ялгана. Зэсийн баяжмал дотор байгаа одоо хөхрийг ялгаж элементийн хөхөр үйлдвэрлэнэ. Энэ бүхэн өөрөө бүтээгдэхүүн борлуулагдана. Ингээд үзэхээр 1 тонн зэсийн баяжмал дээр нэмэн өртөг $764 нэмэгдэж байгаа. Тээвэр 4.5 дахин буур 5 дахин буурж байна. Нүүрсэн дээр мөн адилхан. Энэ бол хүрэн нүүрсний тухай нэмэн өртөгийн гинжин хэлхэ. Тэгэхээр аж үйлдвэрийг боловсруулах салбарыг Эрдэнэс Монгол нэгдлийн эндэрэгдэхин Эрдэнэс Монгол нэгдлийн харийн охин компаниудын одоо олборлож байгаа үйл ажиллагаа явуулж байгаа ордуудын үн цэнийг нөөцийн үн цэнийг нэмэгдүүлэх гол ажил бол ерөөсөө энэ бидний төлөвлөж байгаа үйлдвэр технологийн паркийн төслүүд дэх боловсруулах үйлдвэрүүд юм гэдг нь харагдаж байна. За гэтэл Монгол улсад энэ боловсруулах салбар ер нь ямархуу төвшөнтэй ажиллаж байгаа гэдгийг бодит дээр бид нар харъя. 63 боловсруулах үйлдвэр баригдсан. За энэ бол одоо нүүрс угаах, за жонш баяжуулах, за төмөр дээр бол бас төмрийн баяжуулах, хуурай нойтон баяжуулахуд гэх мэтлэнгээр үйлдвэр байна. Гэтэл өнөөдөр юу болсон бэ гэхээр 49 үйлдвэр нь үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байж байгаа. Жоншин дээр ихэд энэ нарийн тоонууд байгаа. Өөрийн орцтой 13 үйлдвэр, 8 үйлдвэр зогссон. Өөрийн ордгүй 8 үйлдвэр, 7 үйлдвэр зогссон. Төмөр дээр бүгд зогссон. Зэсэн дээр одоо катодын зэсийг нуруул дуусгах замаар гаргаж байгаа 3 компаниас бусдаар бол одоо катодын зэс үйлдвэрлэдэг. За нүүрсэн дээр бол бас дийлэнх үйлдвэрүүд зогссон байна. Энэ шалтгаан эдгээр үйлдвэрүүд мэдээж дид бүтцээ холбож ижил үйлдвэрээр ирсэн байна. Зах зээлээ судалж ижил үйлдвэрээр ирсэн байна. Хөрөнгө оруулалтаа шийдсэн байна. Хүний нөөцөө шийдсэн байгаа. Тодорхой хэмжээнд ажиллаж исэн л байгаа. Гэхдээ яагаад дийлэнх нь 70% зогсов? 80% зогсов. Гэхдээ биднэрт эрх зүйн сул талууд бас байгаа юм байна. Хөрөнгө оруулагч үйлдвэр барихтаа, үйлдвэрт хөрөнгө оруулахдаа хятад үйлдвэрээ бариад Монголоос түүхий идэ аваад ажиллах нь ашигтай байна уу? Эсвэл Монголд үйлдвэрээ бариад Монголоос түүхий идэ аваад экспортлох нь ашигтай байна уу гэдгийг л харна шүү дээ. Тэгэхээр бид бол өөрөө үйлдвэрлэгч улс биш учраас үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирнэ. Үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай туслах түүхий идүүд, хими регентүүдийг импортлж авна. Бидний сул тал ерөөсөө энэ шүү дээ. Гэхдээ давуу тал бид энэ өөрөө түүхий эдийн харьцангуй хямд үнэтэй өртөгтэй одоо энэ түүхий эд. Тэгэхээр энэ давуу талаа энэ яаж илүү одоо нэмэгдүүлэх замаар
сул талуудаа арилгахгүй гэдэг бол ерөөсөө эрх зүйтэй холбоотой, эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудал. Тэгэхээр энэ үйлдвэрүүдийг одоо зогссон шалтгаан ч гэсэн энэ эрх зүйтэй холбоотой зохицуултууд байна гэдгийг бид нар бас харж байгаа. Бид паркийн төлөвлөгөөг гаргаад маш сайхан төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлэх гэж зорж болно. Үүний хажуугаар зэрэгцүүлээд технологи, хөрөнгө оруулалтын хажуугаар эрх зүйн орчны шинжилэл бол зайлшгүй шаардлагатай байна. Энийг бас бид тал бүрнээ маш бодитоор харж хамтдаа бас энэ дээр ажиллах ёстой. Энэ удаагийн засгийн газар бас энэ эрх зүйн шинжилэлтээр маш зоригтой шинжилтүүд хийхээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ эрх зүйн шинжилтүүд хийгдэж энэ Монгол улсад ажиллаж байгаа үйлдвэрүүд давуу талтай болж чадвал биднэрт боломж байна гэдгийг л хэлж байгаа. Эрдэнэс үйлдвэр технологийн парк гэж ер нь яг ямар учиртай компани вэ гэж. Яг өнгөрсөн жил засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчтэй паркийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилготой ийм компани гэж. Тэгэхээр маш олон хүмүүс энэ компани Эрдэнэс ÜТП гэж компани үйлдвэрүүдийг бариад явах юм уу? Тэр газрын эзэмшээд ингээд цаашаа яг юу хийх юм бэ? Ямар учиртай компани вэ гэж асуулт асуудаг. Тэгэхээр эхний ээлжинд маш ойлгомжтой байдлаар та бүхэн тайлбарлаж байна. Паркийн удирдлагын компани гэж нэг ойлголт байна. Паркийн нэгж гэж бас нэг ойлголт байдаг. Хуулинд байгаа ойлголт. Манай паркийн эрх зүйн байдлын тухай хууль гэж би хуулинд байгаа ойлголт. Эрдэнэс ÜТП бол паркийн ерөөс олон улс дахь ойлголт л доо. Удирдлагын компани бол нэгж гэж үүдэг. Удирдлагын компани өөрөө юу хийдэг вэ гэхээр нэгдүгээр бүх үе шатны зөвлөх үйлчлэгийг үзүүлдэг. Менежментийн компани гэсэн. Бүх үе шатны төлөвлөлт хийх үеэс нь. За төлөвлөлт хийх үеэс паркийн хөгжлийн төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, за одоо инженерийн зураг төсөл паркийнхаа тийм ээ. Ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлт энийг хийн. За хоёрдугаар тийм бэлтгэл үе шатанд төслүүдэд сонгон шалгаруулна. Технологи хөрөнгө оруулалтын зуулчлал энэ. Хүний нөөцийн бэлтгэн нийлүүл сургалт хийн. За бүтээн байгуулалтын хувьд инженерийн технологийн зөвлөх үйлчилгээг хийн. Төслийн хяналт дэд үтсийн бүтээн байгуулалт гэдэг. За үйл ажиллагаа явуулж хахад за паркийн захиргаа удирдлагаар хангана. За түүхий тээвэр логистикийн одоо хангалтыг бас хариуцж ажиллана. Өөрөөр дэмжих платформ л гэж ойлгох хэрэгтэй. Паркинг компани өөрөө үйлдвэр бариад үйл ажиллагаагаа эрхлээд явдаггүй. Паркинг компани бол одоо концепц нь шувууны үүр гэсэн үг байхгүй. Шувуу үүртэй байж ирж өндгөө дарддаг шиг бид бол шувууны үүрийг л бэлдэж өгж байгаа юм хөгжлийн дэмжих платформ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ платформ яаж ажиллах вэ гэхээр үндсэн концепц нь за Эрдэнэс Монгол нэгдлийн 6 парк байна. За ийм шувууны үүр байна. За шувууны үүрэнд 6 үндсэн үйлдвэр байна. Нэг үндсэн үйлдвэр. Энэ бол Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа охин компаниудын олборлож байгаа хүдрээ боловсруулад нөгөө дөрөвний ярьдаг анхан шатны аж үйлдвэрийн анхан шатны үндсэн түүхий эдийг үйлдвэрлэнэ. А бусд нь бол ерөөсөө 100% хувийн хвшлийн асуудал. Хувийн хвшилд тэр түүхий эдийг бэлтгэн нийлүүлж өгнө. Тэр хувийн хвшилд бид нар шувууны үүр буюу үүр гэдэг чинь өөрөө бодиттой зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл дид үтц, цахилгаан, усан хангамж, мөн тэр эрх зүйн дэмжлэгүүд, тээвэр логистик саяны энэ хилээд байгаа энэ үйлчлэгээ, бүх төрлийн үйлчлэгээ, ямар төрлийн шинжлэх ухаан инновац, хөрөнгө оруулалт, санхүүгийн зуулчлал гэх мэтлэн бүх боломжит энэ талын олон талт үйлчлэгээ сервисийг үзүүлж ажиллана гэсэн. За энэ дээр бид түрүүний анхны ярьсан парк хөгжүүлэх стратегийн гол төв цэг нь өөрөө иргэн бүрийн амьдралын чанарт эрс одоо эрг нөлөө авчрах зорилготой гэсэн энэ үндсэн агуулгаас үүдэж энэ стратеги гарч байгаа. Хөгжлийн стратеги. Түүнээс үйлдвэр барих гээд үйлдвэр бид нар бариад иж болохгүй. Зүгээр л одоо бид юмаа боловсруулах ёстой, ийм төвшөнд нь үйлдвэр барих ёстой гэдэг ингээд яваад байвал эрсдэлтэй гэсэн. Үр дүн тодорхойгүй гэсэн. Тийм учраас бидний одоо хөгжлийн төлөвлөгөө бол нэгдүгээрт энэ хүний амьдралд, иргэдийн амьдралд ямар нөлөөллүүдийг авчрах уу гэдгийг харж байгаа. Үйлдвэр технологийн парк байгуулснаар 4 үндсэн нөлөөллийг авчирч байна. За энэ бол их ойлгомжтой асуудал. Ингээд харахад та бүхэн өөрөө ингээд уншаа ойлгочих. За мэдээж эдийн засгийн доктортой байдал, бие даасан байдал хангагдана. Нийгэм соёл боловсролтой одоо мэргэжилтэй ажилчид олноор бий болох замаар нийгэм соёл сайжирна. За байгаль орчин бол байгаль орчинд эрг нөлөө үзүүлэх байдал үйлдвэр технологийн паркийн хувьд бол онцгой байдаг. Тал талд ингээд энэ тэнд замбраагүй үйлдвэрүүдийг барьснаар одоо хаягдлын аж ахуй гэдэг юм уу. За байгаль орчны менежментийн асуудал бас их хүндрэлтэй байдаг. Нэг дор
багахан хэмжээний газар олон үйлдвэрүүдийг төвлөрүүлэх замаар байгаль орчны менежментийг удирдлагыг сайжруулж идэг. Гэх мэтлэн гэр. За технологи, улс орны технологи, шинжлэх ухааны хөгжил гэх мэтлэн нөлөөллүүд дээр дамжиж иргэн бүрийн амьдралд эрэг нөлөөлөл бий болж байгаа юм. За энэ хүрээнд бид 4 чиглэл гаргаад 4 чиглэл бүрдээ 8 зорилт дэвшүүлээд нийтдээ 230 хөтөлбөр төсөл 24-өөс 28 он хооронд хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байгаа. За энэ болгоны цаана бол одоо нарийн тооцоо судалгаа одоо шинжлэх ухаанд тулгуурласан төлөвлөлтийн ажлууд явагдаж байгаа. Үндсэн энэ концепц одоо гэдэг юм уу үндсэн санаа маань энэ юм шүү. Энэ танилцуулгаар ерөөсөө бид бүхэн мэддэг хэрнээ заримдаа мартчихдаг л зүйл. Бидэнд хөгжих шаардлага байна. Хөгжихдээ яаж хөгжих ёстой? Биднэрт ямар боломж байгаа юм? Үнэхээр тийм хэмжээний эдийн засгийн нэмэн үртэг бий болох юм уу гэсэн энэ л асуудал. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд бүгдөө одоо хилцэх шат руугаа орцгоё төхөө. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань Эрдэнэс Монгол нэгдлийн яг энэ бодлого төлөвлөх бодлогын чиглэлээр ажиллаж байгаа. Эрдэнэс Монгол нэгдлийн маань төрөлш эрчим хүчний группийн ахлах менежер Ашид Мөнх таныг урьж байна. Бидний урилгыг бас хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За мөн өнөөдөр бас үндсэн илтгэл тавьсан. За дөнгөсөө үндсэн илтгэлээ мэдээж бас агуулгын хүрээнд дуусгаж чадаагүй. Тэгээ ярих юм бас маш их байгаа гэж бодож байна. Эрдэнэс Монгол нэгдлийн Эрдэнэс ÜТБ компани гүйц захирал Мөнх эдрийг урьж байна. За үндсэндээ нэг бяцхан панел хилцүүлэг маань үндсэндээ нэг хүн тухайн асуудлаар 3-5 минутын хүрээнд хариулна. Ер нь 3 минутанд багтаагаад хариулъя гэдэг зарчмаар бас цагтаа явуулсан зүйл болов уу гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бидний энэ панел хилцүүлэг сууж байгаа гол зорилго бол яг энэ Монгол улс маань үйлдвэр технологийн парк хөгжихэд одоо ямар саад бэрхшээл сорилт байгаа юм бэ? Энэ хүрээнд бид нар ярилцгийг шийдсэн. За өнгөрсөн хугацаанд үйлдвэр технологийн паркинг компани бол за мэдээж маш олон талаар үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Та бүхэн мэдж байгаа бид нар үйлдвэр технологийн парк байгуулъя гэж байгаа бүх аймагуудаар дор хаяжныг 4-5 удаа очсон байх ч юм. За хамгийн сүүлд аймгийн иргэдийн уралд танилцуулга хийх гээд ингээд олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хөгжлийн төлөвлөгөө бичнэ гэж маш олон эрдэмтэн судлаачтай ингээд хамтраа суугаад хөгжлийн төлөвлөгөөгөө бичээ байж байгаа. Үйлдвэр технологийн парк гээд энэ Монгол улсад одоо хууль эрх зүйн орчин шинээр бий болоод за хөгжих гээд яг энэ хөгжлийн гараан дээр явж байгаа энэ одоо паркийн хэмжээнд хөгжих концепц маань энэ Монгол улсад хөгжихэд ямар бас бэрхшээл сорилт байна гэж бодож байна. Энэ хууль эрх зүйн орчин бас та бүхний бодлоор ямар төвшөнд амьдрал дээр хэрэгжихэд бэлэн болсон хууль гэж бас боддгоо. Энэ талаар бас өөрсдийн сэтгэлээ олцоочаа гэж хүсье. За ингээд Чинзаа огшоос эхлэе. Үйлдвэр технологийн паркын чиглэлээр яг манай судалгааны баг бол нийтдээ нэг 6 дахь жилдээ энэ чиглэлийн асуудал дээр нэлээд нухацтай хандж байгаа. Тийм учраас энэ үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилэлт за эдгээр хэрэгжилтэй холбоотой зүйл дээр баггүй зүйлийг бас тусахт нь шилжүүлэхэд нь оролцсон ийм судалгааны багийг бас нэг тодорхой хугацаанд нэг ахалж байгаа хүний хувьд хэлэхэд хууль бол яг хөө шинжилгээний сайжруулалт сая 2022 оны 7 сарын 5-ны өдрийн их хурлын жуулганаар бол батлагдсан. Гэхдээ хэрэгжилтийн шатан дээр бол алдаа гараад байгаа. Бидний одоо бодож байгаа гол зорилгод хувийн хвшлийг дэмжих асуудал байна. Хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах хамгийн том үндсэн хүчин зүйл бол хувийн хвшлийг дэмжих асуудлууд байдаг. Төр болоод ерөөсөө бизнесийн татаа орчин бүрдүүлэх нөхцлөө хүрээ хязгаарыг тогтоогоод дэд үтсийн асуудлыг шийдвэрлэж өгөх тал дээр гол анхаарлаа хандуулна. Энэ ашиггүй зардал биш, ирээдүйд урт хугацаанд өрөөгөж өгөх зардал учраас энийг төр өөрийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтаас орж ирсэн татварын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Дэд үтсээ даадаг төсөл гэж байдаг, даахгүй төсөл гэж байгаа. Даах төслүүдийн хүрээнд бол энэ арай өөрөөр бол яригдана. Манай эрдэнэ шиг оюутлах шиг ч байд юм. Гэтэл бол үйлдвэр технологийн паркийн хэмжээнд бол саяны энэ 6 нэгжийн хүрээнд гаргаж ирж байгаа үндсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд экспортын бүтээгдэхүүний нэр төрөл өсгөх чиглэл рүү оруулахад нь гарч ирэх хувийн хвшлийн жижиг хөрөнгө оруулалт тэр дундаа оюуны өмч маш сайн шингэсэн бүтээгдэхүүнүүд хамгийн чухал байгаа. Захирлын яриа дээр гарч ирлээ шүү дээ. Манайхаас нэг 18 сая долларын орлого олох байсан бол тэнцээ дахин боловсруулалтын хүрээнд шийдвэрлээд 326 сая доллар. Энэ хоёрын хооронд бол асар их ялгаа байгаа гэдэг. Бид айлын болгон түүхийн эдийн түвшиц газар байх юм бэ гэдэг асуудал яригдаж байна. За ингээ энэ хүрээнд хууль эрх зүйн орчин гараад ирсэн хэрэгжилтийн шатан дээр алдаа гарчиж байна.
Ямар алдаа гарч ирж байгаа юм бэ гэхээр яг одоо бэлэн болцсон байж байгаа үйлдвэр технологийн хувийн хөгжлийн шинж чанартай хоёр төсөл бол явж байна. Үндсэн эрхээ автсан. Гэтэл тэдгээр дээр бол одоогийн байдлаар яг үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу өгж байгаа хөрөнгө оруулалтын нөгөө тэр өнө татварын болоод бусад газар нутгийн шинж чанартай холбоотой хөнгөлтүүд нь одоо болтол очиагүй л байгаа шүү. Энийг нь олгодгоор хуулийнхаа дагуу олгоцоход энийг нээлттэй зарлах хэрэгтэй байна. А зарлаад төрийн чинь юу хийх ёстой юм бэ? Технологийн хяналтыг л хийх ёстой. Хяналтууд тэгээд тэр хяналтанд доголдолтой байх юм бол энэ дээр нь ёстой энэ паркийн мундаг хүмүүсээс энэ ард байж байгаа тэр мундаг багуудаас зөвлөгөөг нь аваад дэмжих үйлчилгээ явуулах ёстой. Хянах дэмжих гэсэн хоёр зарчмыг л бид нэр үндсэндээ баримталж хөгжил бол явах юм байна л. А бид андуураад хянах, зогсоох, хянах үйл ажиллагааг нь хязгаарлах. Ингэсэн цагт бол ямар ч үйлдвэрлэл явахгүй. Тэр дондоо хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтууд энэ зогсон байдалд орно. Бодлогын хэмжээнд болоод ах шиг байгаа даа. Бид нар хэрэгжүүлэх шатан дээр гарч ирж байгаа алдаагаа засаад эндээсээ буцаад эрх зүйн орчноо сайжруулах энэ эрх холбоог л үүсгэх нь хамгийн чухал байна. Дээрээс нь болохоор зэрэг энэ саяны тэр биржийн тухай хууль дээр за би зүгээр энэ шууд хэлж. Биржийн тухай хууль дээр энэ бас парктай хамааралтай. Бүтээгдэхүүнийг биржээр дамжуулаад борлуулна гэчгээд нүүрсний жижиг үйлдвэрүүд яагаад зогсож байгаа? Саяны энэ гарч ирж. Төмрийн үйлдвэрүүд яагаад зогсож байгаа? Татварын давхарлал дээрээс нь болоод ирэхээр зэрэг биржийн тухай хуулиар хил нөхцлөөр борлуулна гэдэг хажуу талдаа 3 км-ийн зайтай байгаа баяжуулах үйлдвэрлэл нүүрсийг 250 км-ийн цаанаас очоод хил нөхцлөөр худалдаж авах гэж. Нэг талдаа $27 өртөгтэй 1 тонн нүүрс явчихад буцаж ирэхдээ 54, баяжуулж байгаа буцаага бажимлтай өрлөгтэй дахиад $81. Гэхдээ ямар байгууллага эндээс ашиг олох вэ те? Тэгэхээр хаалга барихаас өөр арга байхгүй. Ийм учраас хууль эрх зүйн орчны хэрэгжилтэн дээр гарч ирж байгаа асуудал дээр онцгой анхаарал байгаа юм. Түүнээс бол одоо бид нар асуудлыг ярихдаа хууль эрх зүйн орчин болохгүй байна гэдэг ингээд нээлттэй хайчаад байдаг. Яг юу нь болохгүй байгаа юм бэ? Яг хаана алдаа гараад байгаа юм бэ? Үнэхээр хэрэгжүүлэх шатан дээр мэдлэг мэргэжилтэй хүмүүс байж чадчихэв. Тэрийгээ бид үнэхээр шийдвэр гаргах төвшөнд нь олигтой ажиллах нөхцөл болцоог нь хангаж өгч гэнэ үү гэдэг дээр гол асуудлуудаа гаргаж ирэл энийгээ засаал явчихна. Ингийн энэ чинь хүнд юм байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол нэлээд анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За жишээлх юм бол дотоодод борлуулалт гэхэд биржийн тухай хууль дээр хажуудаа байж байгаа Монголын хөрөнгө оруулалтаа байжуулах үйлдвэрүүдэд бол ам нөхцлөөрөө л өгчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараа нь тэрийг харин цаашаа гаргахтаа биржийнхаа үнэлгээнүүдийг үнэн зөв тогтоогоороо эрх зүйн орчин дээр нь хяналт тавьчихна болно. Чи ороход нээлттэй гэхдээ хил нөхцлөөр очиж байгаа. Ингээл энэ алдаа. Ерөөсөө их ингийн байгаад. Паркийн хувьд аваад үзлээ шинэ төслүүд ороод ирлээ. Технологийн төвчний үнэлгээ, хөгжлийн төлөвлөгөө нь паркийн үндсэн үйл ажиллагаатай нийцэж гэнэ үү гэдэг хяналтыг нь манай паркийн тавьчихад засаж сайжруулах тал дээр нь дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Сая 6 платформын нэг нь байж байна те бизнесийг дэмжих асуудал. Тэгээ энэ асуудлаар нь хэмжижээд яг хэрэгжүүлэх шатан дээр ямар алдаа гарч ирж байгаа нь гэдгийг нь тэрд орон л арилгаад явчихад ингээ болоо явчихна. Тэгэхээр зэрэг бид нар асуудлыг ойлгохоор бол хөндрүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой нөхцөл гарцуудыг нь илрүүлжил хэрэгжүүлэх юм бол ойрын 5 жил гэхэд Монгол улс нэлээд сайхан паркийн эрх зүйн орчныг төлөвшсөн хэлбэрлүү шилжих байгаа л гэсэн юм байдлаар харж байгаа маа. Тэгээ энэ хэлж байгаа гол шалтгаан маань юу вэ гэхээр зэрэг би түрүү хэллээ 6 жилийн бас энэ чаныг 100 орчим судлаачдын ажлын үр дүнгуудээр нэгдэхэд хэлж байгаа болохоос чин зөрөг гэдэг хүнд ангаараа бас мэдэмхэрж ярьж байгаа юм биш шүү гэдгийг бас та бүхэндээ дуулгая. Хууль эрх зүйн орчин бол маш сайхан одоо бүрдсэн гэж хэлэхэд бол дэндүү эрт байна. Гэхдээ энэ бол ямар ч үсэн эхлэл нь бол тавигдцсан явж байгаа. За ер нь одоо ингээ 20 жилийн өмнө батлагдсан хууль ч гэсэн өнөөдөр хүртэл одоо өөрчлөлт найруулалтад ороод шинжлэгдээд сайжраад явдаг штеп. Тэгэхээр бол энийг бол асуудалгүй одоо улам засаж залруулж сайжруулах боломж нь бол нээлттэй байгаа. За харин үүн дээр манай Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд Эрдэнэс УТП гэдэг компани байгуулагдсан нь харин энэ аж үйлдвэрийн одоо хөгжилд нэлээд одоо томоохон одоо түлхэж өгсөн. Яг тэгэхээр энэ яг том зургаараа яг нэгдлийн бодлогыг том зургаараа жинхэнэ одоо supply chain тэр аж үйлдвэрийн гинжин эрхийг хэрхэн одоо бүрдүүлэх ёстой юм бэ гэдэг дээр олон талаас нь харах боломжийг бол олгож байгаа учраас цаашдаа энэ эрх зүйн орчныг бол одоо сайжруулахад улам одоо түлхэц болох юм аа. Тэгээд тал талаасаа одоо энэ өнөөдрийн чуулганы ч гэсэн зорилго нь ийм шүү дээ. Юу болохгүй байна? Одоо уул уурхайн салбарт ямар асуудал байна? Энийг яаж хөндөх, хэрхэн сайжруулах уу гэдэг дээр чөлөөтэй нээлттэй санал бодлоо хуваалцаад энийгээ ч гэсэн одоо уламжлах ёстой байгууллагуудаа уламжлаад энэ эрх зүйн орчингоо сайжруулах боломж нь бол бид бүхний гарт бол байгаа. Нөхцөл байдал бол өдрөөс өдөрт сайжирж байгаа. Бас бүх юм болохгүй байгаа, хэцүү байгаа, хүнд байгаа бас биш. 10 жилийн өмнө гангийн үйлдвэр байгуулах тухай ярихад бараг шоолдог тийм л үе байсан.
бид хитрхи хол байна гэж боддог гэсэн. Өнөөдөр төр засгийн хувьд бодлого шийдвэрээ тэр зүгт чиглүүлж байгаа. Айж үйлдвэрж олборлолтоос боловсруулалт руу хөгжиж. Эрдэнэс Монгол байгуулагдсан учир шалтгаан ч өөрөө энэ. Тал талд байгаа хүчээ нэгтгэе. Нэгдмэл болъё. Нэгдсэн хүчээрээ энэ эдийн засгийн доктортой хөгжлийг хангах томоохон төслүүдэд эхлүүлэе гэдэг энэ зорилтыг тавиад явж байгаа нь өөрөө бидний хувьд өнөөдрийн амжилт. Нөгөө талаар сорилт байна уу гэвэл хариулт нь ерөөсөө л их энгийн. Өнөөдөр 30 жилийн хугацааны дараа бидэнд баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ажиллаж гин үү? Аж үйлдвэрийн үндсэн түүхийн эдийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр Монголд байна уу гэдгийг харахад л одоо хангалттай ойлгомжтой асуудал байна. 63 үйлдвэрийн 77 зогсчихсан байна. Аж үйлдвэрийн үндсэн түүхийн эд үйлдвэрлэж байгаа үйлдвэр үндсэндээ Монгол улсад өнөөдөр байхгүй. Тэгэхээр сорилт байна уу гэвэл хариулт нь ерөөсөө юм. Ямар нэг юм болохгүй байна л гэсэн. За үүн дотор мэдээж дид бүтц сул өгдсөн буюу цахилгаан усан хангамж, тээвэр логистик, хүний нөөц гэсэн асуудал, үндсэн асуудлууд байна. Энэ бол өөрөө хөрөнгө оруулалт, цаг хугацаа их шаарддаг ажлууд. Ялангуяа одоо манайх шиг улс орны хувьд. Нөгөө талдаа эрх зүйн зохицуулалтууд. Эрх зүйн хууль өөрөө амьд байх шүү дээ. Их энгийн талаас нь бодох юм бол сая Жинзогч хэлсэн шүү дээ. Их энгийн штэ гэж тийм ээ. Нэрээ ингээд бодоход л их л энгийн. Саяны биржийн тухай хуулийг аваад үзэхэд ягаад дотооддоо байгаа ажиллаж байгаа энэ баяжуулах үйлдвэрүүдэд бодож үзээгүй юм болоо гэдэг чинь. Өөрөөр хэлбэл үнэхээр аж үйлдвэрч нь бидний гол жанжин шугам мөн юм бол гаргаж байгаа бодлого шийдвэрүүд өөрөө дотоодод боловсруулах, баяжуулах энэ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барихад чиглэсэн, түүнийг дэмжиж чиглэсэн бодлого шийдвэрүүд л өөрөө гарч ирэх шүү дээ. Тэгж л харж. Тэгэхээр олон талын биднэрт ийм сорилтууд байна. Үүнийгээ бид нар даван туулаад явна. Ялангуяа харьцангуй хөрөнгө мөнгө санхүү бага шаардах үз энэ энгийн хуулийн сайжруулалтуудаа нэн яаралтай хийгээд явчихад адаглаа саяны тэр зогссон байгаа 63 үйлдвэрч эргээд сэрэгчдэг гэсэн. Дид үтсийн асуудал бол шийдэгдэнэ. Үүний хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн 6 парк дээрх энэ төлөвлөлт бол бас яг энэ чиглэл рүү явж байгаа. Шувууны үр гэж би танилцуулгадаа дурдсан. Тэр бол ерөөсөө дид үтсийн платформ л бэлдээд өгье. Ингээд хувийн хвшлэгч ороод ирчих шүү дээ гэдэг асуудал. Тэгэхээр дид бүтцээр Эрдэнэс Монгол нэгдэл өөрөө хөрөнгө оруулж, бүтээн байгуулж, мөнгө босгох ийм чадах бүхий субъект. Тийм учраас энэ нэг талаараа нийгмийн хариуцлага, аж үйлдвэрийн хөгжлийн хариуцлагыг үүрч энэ дид үтсийн сул талаад арилгах ажлыг хийгээ явж байна гэж ойлгож байна. За одоо ингээд мэдээж одоо яг ингээд ерөнхийдөө ярил бидний хувьд аягүй их юм байгаа тий. За хууль эрх зүйн орчинд шинжлэх зүйл байна. За үйл ажиллагааны хувьд гээд одоо энэ дунд байгаа хүмүүс болон олон нийт бид нар ингээд олон нийтэд зөв мэдээлэл өгөх шаардлага байгаа мэн гэдгийг маш олон хүмүүстэй уулзж байгаа явцад өдрөөс өдөрт мэдрээд байгаа. Яг тэр хүмүүс мэддэг юм байна. Нэг үйлдвэр юм уу? Үйлдвэрүүдийн нэгдсэн парк юм уу? Яг энэ парк гэдэг концепц Монгол улсын хэмжээнд яаж буух юм? Ямар байдлаар хөгжих гэж боддгийг. Тэгээ энэ дээр яг ялгааг нь бас хүмүүс шинжлэх ухааны олон улсуудад тайлбарж өгч. Зарим хүмүүс бол нэг юм одоо зарим манай хувийн паркууд бол нэг үйлдвэр бариад тэрийгэ парк гэж нэрлээд тэгээ тэрийгэ одоо хөнгөлтэй байдлах юм уу яах юм те. Тэгээ магадгүй паркуудын нэгдсэн тэр ороогүй учраас өнөөдрийн хүндрэл үүссэн ч юм уу. Ингээ бид нар тийм ойлгомжгүй бас асуудлууд айгүй байна. Тэр яг энэ паркийн хөгжил гэж паркийн концепц гэж яг юуг сонгодог утгаараа олон Монгол улсын хэмжээнд яг яаж буух хэвтэй. Энэ талаар өөрсдийнхээ байр суурийг илэрхийлж. Парк гэхэр зэрэг энэ манайхан ч бас яг гадныхнаас бол зүгээр туршлага судлах хэрэгтэй болж таарна. Хамгийн гол нь хөгжүүлэхдээ энэ чинь эдийн засгийн бөөгнөрлөг үүсгэх гол асуудал байна. Эдийн засгийн үр ашигтай бөөгнөрлийг үүсгэх харилцан бивэнтэйтэй уялдаатай салбарын болон салбар дундын төслүүдийг хөгжүүлэх. За ингээд гадаадад борлуулах экспортын нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, импортын нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг орлох гээд хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой холбоотой бүх асуудлууд энэ чинь хамаарат байгаа. Тэгэхээр асуудал нь юунд байна вэ? За Эрдэнэтээр аваад үзье. Ялангуяа энэ чиглэл дээр бол миний хувьд нэлээд их асуудал байсан учраас хайлах үйлдвэрээ бариад өгчихөө. Энийг төр хийч. Дэд үтсийн төр хийч. Дагаж хөгжих үйлдвэр буюу тэнцэнээс гарч ирж байгаа 5-9 зэсийг тулгуурлаад Европын болоод бусад газруудад тээврийн ямар нэгэн хязгаарлалтгүйгээр
эдийн засгийн харилцаанд орох боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх төслүүдийг нь дагаа хөгжүүлээч л гэж байгаа. Энэ хөгжөөл ирэхээр зэрэг нэгэнтээ түүхийд бий болцсны дараагаар өгөөж нь бол ерөнхийдөө 30% дэше байгаа. Анх дагч түүхийдийг бүрдүүлж байгаа үндсэн хайлах үйлдвэрээр ганцхан зүйлийг бизнесийн нүдээр харах юм бол тэрний өгөөж 7-оос 11% таа байгаа өнөөгийн байдлаар. Тэгвэл энэ дандаа нэг зах зээлийн засгийн үрээс хамаараа хэлбэлзээд байдаг. Тэгэхээр энэ дээр бол яаж вэ? Бид нар үнийн судалгаа юм. Дээрээс нь болохоор бид нар эрэлт хэрэгцээ байж байгаа бүтээгдэхүүний судалгаа юм. Хэрэглэгч хэм бэ? Хамгийн түрүүнд хэрэглэгч хэм бэ? Ямар стандарт тавигдах юм бэ? Энэ нь тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүд орж ирэхэд тэдгээрийн шалгуурыг нь олж хянж чаддаг ийм хүмүүс тэнцээ хэрэгтэй. Ингээд тэр паркийн бүс дотор эдгээр төслүүдийг хэрэгжүүлж одоо нэг өсөндөө парклан хөгжүүлж тийм ээ. Эдийн засгийн одоо бид нар кластерл гэж яриад байгаа. Эдийн засгийн одоо энэ бөөгнөрлийг үүсгэж ингэж хөгжих асуудлыг хилээд байгаа юм. Тэгэхээр зэрэг түүхийд нь бэлэн байна. Гаднаас орж ирэх нөхцөл бололцоо одоо юу импортын бүтээгдэхүүнүүдийг алхахаар хязгаарлах замаар гадагшаа урсж байгаа валютын урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах асуудлууд байж байна. За тэгээд хэрэглэгч нь бэлэн байж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлээд шууд борлуулах замаар импортоос орж ирж байгаа экспортоос орж ирж байгаа валютын орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн төсвийг тогтворжуулах асуудал гэж яригдаад байгаа байхгүй. Ийм учраас бол нэг цогцоор нь яриад. Цогцоор нь. Ганцхан төсөл дээр битээ. Энэ төсөл дотор энэ парк дотор ганцхан мини төсөл байгаад энэ нь ашигтай байна гэж хэлвэл ингээд бодлоо болчих واخ. Тийм болохоор зэрэг энэ чинь хамгийн гол нь эцсийн дүндээ энэ болгоныг шийдвэрлэх нь болохоор хүний нөөцийн чадвархаас хамаардаг. Чадaltaй л хүн хэрэгтэй. Үйлдвэр технологийн парк амжилттай болохын тулд зах зээлийн судалгааг маш сайн одоо хийх ёстой. Энэ бол одоо сая Чинзоог шилж чинь одоо хэрэглэгчээ тодорхойлно гэж. Одоо манай энэ зарим төслүүд бол бүгд найрамдах хятад улсад бүр одоо ингээд зах зээл нь хагдсан өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хаашаа шингээхээ мэдхээ болцсон ийм бүтээгдэхүүнийг хүртэл Монголд одоо үйлдвэрлээд урагшаага зарна гэсэн ийм төсөл хүртэл явж исэн шүү дээ. Энэ бол бүр байж болшгүй асуудал. Энд чи одоо тухайн илүүдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд зах зээл нь байхгүй ямар ч одоо тухайн үйлдвэр бол ашигтай ажиллах боломж байхгүй. Тэгээ энэ дээр бас одоо хэлэхэд манай энэ одоо төслүүд дээр зөвлөгөө өгж байгаа зөвлөх үйлчлэгээний компаниуд маань бас иймэрхүү одоо бодиттой одоо судалгаануудыг шигтгэж шингээж бас хэлж яах нь туйлын зөв байна. Тэгэхгүй бол одоо зөвхөн мөнгөний аваад одоо тухайн одоо юу гэдэг мөнгө төлсөн хүн хөгжмөө захиална гэдэг шиг хүссэн юмыг нь хэлээд байж бас болохгүй л дээ. Энэ дээр бол бас жоохон бодиттой юмыг нь үннийг нь бас хэлж явах хэрэгтэй. Тэгэхээр яг маркетингийн судалгаа, зах зээлийн судалгаагаа маш зөв тодорхойлсны дараа технологийн сонголт хийгдэнэ. Байршлын сонголт хийгдэнэ. Логистикийн хувилбарууд нь тодорхой болно. Ингэжээж энэ маань одоо үр ашигтай одоо хөгжих нөхцөл бол бүрднэ. Парк гэдэг бол одоо нэмэн өртөг дээр нэмэх нь нэмэн өртөг шүү дээ. Энэ түрүүний ээлтгэлдээ дурддаг. Бүх юмны үндэс өөрөө эдийн засгийн хөгжлийн үндэс бол өөрөө нэмэн өртөг. Нэгнийхээ нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн дээр нэмэн өртөг шингээх одоо боломжтой үйлдвэрлэлийг хооронд нь уялдуулахыг л одоо нэг талаараа парк гэж нэрлэдэг юм л дээ. Тэгээд тийм үйлдвэрүүдийг нэг дор бөөгнөрөхийн тулд соронзны хүч хэрэгтэй. Тэр нь өөрөө дэмжих хууль эрх зүйн тогтолцоо. Татврын болон татврын бус дэмжлэгүүд. Өөрөөр хэлбэл тийм тусгай горин бүхий л одоо бүс орон нутгийг л одоо чөлөө төс үйлдвэр технологийн парк гэж нэрлэж байгаа шүү дээ. Зах зээлийн судалгаа буюу бодит байдалтай нийцүүлж ямиг харах нь бол үндсэн үндэс. Бид өөрсдөө нэгдүгээр хаана байгаа вэ гэдэг яг бодитоор үнэлж харах хэрэгтэй юм бэл. Бидний яг чадал сансаа биднэрт яг юу байгаа, хүний нөөц нь юу байгаа, технологийн төвшин юу байгаа. Хоёрдугаар зах зээл дээр тухайн бүтээгдэхүүнээ бид нар гаргаад өрсөлдөж чадах юм уу? Эсвэл хідээр зарж чадах юм. Тэдээр заруул ашиг олж чадах юм уу? Тэр хугарлын цэгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Бид яг энэ ажлыг өнгөрсөн 4 сарын хугацаанд энэ 6 үйлдвэр технологийн парк дээрх 53 үйлдвэр дээр хийсэн. Айл болохоор бодит амьдралд нийцсэн үнэхээр Монголдо үйлдвэрлээд нэмэн өртгөө шингээгээд экспортлох юм уу? Эсвэл дотоодын импортыг орлох үйлдвэрүүдийг хийх боломжтой энэ хөгжлийн төлөө судалгааг биднээс гаргасан баг. Цаашдын хувийн хвшлийн одоо үйлдвэрүүд бол мэдээж саяны тэр дурдаг 53-ын бол 6 л одоо үндсэн одоо Эрдэнэс Монгол нэгдлийн оролцоотой бусд нь хувийн хвшлүүд байгаа. Хувийн хвшлийн үйлдвэрүүд мэдээж эн чинь зах зээлээ дагаад өөрөө одоо хувийн хвшлийг л хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа шалтгаан ч өөр шүү дээ. Зах зээлтэйгээ уялдаад өөрсдөө хөгжих учраас тэн дээр алдаа гарахгүй байх гэж бодож байгаа.
Гол нь бид өөрсдийнхөө одоо хэрэгжүүлэх гэж байгаа төсөл дээр 7 эмч нэг өгтлөгдөг шиг маш сайн тооцоо судалгааг хийх ёстой. Нэг юм хүмүүс асуулт байна. За жишээ нь өнгөрсөн сая бид нар Дархан хотод очиод Дарханы иргэдийн хуралд төслүүдээр танилцуулаад явж байгаад асууж байгаа. Төр яагаад үндсэн 6 үйлдвэрийг яагаад төр заавал барих ёстой? Яагаад хувийнхныг барих гэж яахад ч гэдэг юм уу? Хувийнх нь тэр 6 үндсэн үйлдвэрийг барьж болдоггүй. Яг энэ үндсэн асуулт бол иргэдийн дунд хүмүүсийн дунд асуулт хэвээр байл. Тэр энэ дээр яг та гурвын байр суурь яагаад төр заавал үндсэн тэр 6 үйлдвэрийг бариад даг үйлдвэрлөө хувийнхаа орох юм. Хувийнхэн үндсэн үйлдвэрийг яагаад барьж болохгүй? Энэ дээр та бүхнийг хэлэлт өгч. За энэ хамгийн үндсэн шалтгаан бол тухайн түүхийн эдийг хэн эзэмшиж байгаа вэ гэдэгтэй шууд холбоотой. Үндсэн үйлдвэр, баяжуулах үйлдвэр. За баяжуулахын дараагийн шатны анхны шатны боловсруулалтын үйлдвэрийг ихэвчлэн тухайн ордыг эзэмшиж байгаа этгээд өөрөө идэг. Энэ бол одоо бизнесийн бараг одоо хууль. Өөрийн ордгүй хүмүүс үйлдвэр барих эрсдэлтэй. Түүхийн эдийн доктортой байдал яах вэ гэж. Тэгэхээр энэ концепц өөрөө орд эзэмшигч ордынхаа анхны одоо хүдрийн үн цэнийг нэмэгдүүлэх зорилгоор яг дэрэгдээ баяжуулах үйлдвэрээ барьж байгаа л явдал. Нэг түүнээс биш хувийн хвшил тэр баяжуулах үйлдвэрийг барих байсан. Одоо гэж асуудал биш гэсэн. Орд эзэмшигч түүхийдээ боловсруулж байгаа. Нэг хоёрдугаарт харьцангуй үндсэн түүхийд үйлдвэрлэж байгаа энэ үндсэн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт өндөртэй, ашигын марж харьцангуй бага ийм төслүүд. Нөгөө талдаа энийг яагаад хийх гэж байгаа вэ гэхээр цаашдын аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс өөр учраас төр өөрөө энэ эрсдэл болон хариуцлагыг нуруунд дээр үүрээд явъя л гэж. Тэр болгон хувийн хвшил зориглож хийж чадахгүй ийм төслүүд. Тэгэхээр ачааны үндийн төр нь өөрөө үүрий. Цаашаага бол төгжих талчгад харьцангуй хялбар таатай нөхцөлийг хувийн хвшлүүд долгохол зорилгоор энэ үндсэн 6 үйлдвэр дээр нэгдэл өөрөө орох гэдэг. Ийм шалтгаан. За мөнхөдөр захирлын хэлсэн дээр одоо нэмэт хэлэхэд яг одоо тухайн асуултыг асууж байгаа, асуудлыг хөндөж байгаа хүмүүс маань бас ямар буруу ойлголттой байдаг гэхээр бүх юм нь одоо төр булааж авах гээд байна. Энэ хувийн хвшлийг хөгжих одоо боломжийг хаах гээд байна гэдэг болгоомжлол байдаг. Манай Эрдэнэс Монгол нэгдэл яг эсрэгээрээ хамгийн одоо гол суурийг нь хувийн хвшлийнхэн хийхэд маш их өндөр эрсдэлтэй үндсэн суурийг нь тавиад өгөө. Энэ суурин дээр нь хувийн хвшлийнхэн маань чөлөөтэй оролцоод одоо хувийн хвшлийг хөгжүүлэх энэ орон зайг нь бол бүрдүүлнэ гэдэг бодлого бол барьж байгаа. Тэгэхээр ингэж явсан нь бол зүйтэй. Тэгэхээр энэ шиг нэг асуудал. Би хоёр захирлагт давхардуулахгүйгээр хэлж та. Нэг асуудал байна. Төрийнхч бай, хувийнхч бай Монгол улсын хөрөнгө оруулалт байхгүй. Монгол улсын компани байхгүй. Эндээс гарч ирж байгаа ажлын байр Монгол улсын нийгмийг дэвшлүүлнэ. Эндээс орж ирж байгаа татврын орлого Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлнэ. Ихэр зэрэг нь төр хувийн хвшилгээд ингээд нэг юм зааг гаргаж яриад байгаа ойлголтын зөрүүч өөр энэ хамгийн том саад. Хоёрдугаар заавал төр хийн гэсэн тийм хуулийн залтаас байхгүй. Энд ч нээлттэй. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхдээ бол яг хөр саяны ярьж байгаа үндэс суурьуд бол одоохондоо байж байна. Томоохон ордуудаа буюу төсөл хэрэгжих боломжтой талбараа төсөглөөд төр эрсдэл өндөртэй байгаа томоохон төслүүд рүү манай дотоодын хөрөнгө оруулалт маань бас энийг чинь тэр болгон даагаад ахаар хэмжээний бас хөрөнгө оруулалт бий байгаа л баг. Ихэнхдээ бол энэ маань бол нэлээд эрсдэлтэй төвшөндөө бол ороод ирж байгаа учраас энэ нөхцөлийг бүрдүүлээд өгье л гэж. Тэгээ үүнийгээ дагаад ажлын байраа нэмэгдүүлэхдээ хэрэглэгчийн зах зээл дээр л тулгуурлаа. Хичнээн ажлын байр нэмэгдүүлнэгээд хэрэглэгчийн зах зээлд байхгүй бүтээгдэхүүн борлуулж чадахгүй бол энэ чинь өөрөө асуудалтай болчихно. Энэ болгоныг хувийн хвшлүүд нь өөрөө явах нь бүрэн боломжтой болчихсон байна. Эцсийн дүндээ Монгол улсад ажлын байр бий болно. Монгол улсад хөрөнгөний эргэлт бий болно. Төрийнч бай, хувийнч бай дахиад хэлье. Энэ Монгол улсын дотоодын нэгдэгдэхүүн болон үндэсний нэгдэгдэхүүнийг бий болгодог, тооцдог ийм л зүйл. Тооцохоор зэрэг бүгдээр ингэ хамж тооцчиход ярихаараа зэрэг энэ нь төрийнх энэ нь хувийнх гэдэг ингээд ялгуурлаг энэ сэтгэхүйн өөрчлөлтөө л жоохон засчих хэрэгтэй болж байна. Энэ Монголын гол нь энэ Монголын тийм учраас томоохон төсвийн хөрөнгө оруулалтаар болохоор нээлттэй хувьцаа зарлалаа гэхээр хувийн хөрөнгө оруулалтын дөрөн дээр хувьцаа эзэмшээд ороод ирэхэд төр энийг болоо гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бол бас манайхан жоохон тийм
явцсан хүрээндээ сэтгэл байх шиг байгаа. Тэгээд жоохон нэг тэлээд л харчих хэрэгтэй болов уу гэж бодож байна. За дараагийн асуултыг энэ илүү энэ эдийн засгийн үр ашигтай байдлаас асуу гэсэн бодолтой байна. Яа тэгэхээр одоо олон хүмүүс сууж байна л да. Хэрвээ энэ төсөл хэрэгжих нь өөрөө эдийн засгийн үр ашигтай юм уу? Бидний дэлхийн зах зээл дээр бидний энэ хийх гээд байгаа үйлдвэрүүд өрсөлдөж чадах юм уу? Ижил төстэй үйлдвэрлэгдэж байгаа бусад энэ үйлдвэрүүдтэй манай одоогны барих гэдэг хөгжүүлэх гэдэг үйлдвэрүүд өрсөлдөх хэмжээнд байж чадах уу? Үүний хувьд бид нар өрсөлдөж байж чадах уу гэж нэг асуулт байна. За хоёрдугаар агуулгын хүрээнд асуухад нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт нь өнөөдөр бид нар энэ үйлдвэр технологийн парк гэдэг концепцийг тал бүрт ярьж байгаа. За яамж ярьж гэн улс одоо 14 мегацлын хүрээнд оруулаад ярьж байна. Ер нь энэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх ёстой гэж зарчмын үед боддог вэ? Монгол улсын цаашдаа энэ томоохон мегацлуудын хөрөнгө оруулалтыг яаж хөгжүүлж, яаж авч явах ёстой вэ? Улс өөрөө хөрөнгө оруулаад явах ёстой юм уу? Олон улсын нээлттэй энд зарлах ёстой юм уу? Ер нь энэ нэг юм загварчлалаа ямар байдлаар одоо ялангуяа энэ үйлдвэр технологийн паркийн хүрээнд загварчлал илүү оновчтой гэж үздэг вэ? Энэ талаар хоёр асуултанд дайрсан илэрхийлж байна. Үр өгөөжийн талаар хоёр талаас нь харж байна. Нэг талаас стратеги ач холбогдол. Үйлдвэр технологийн паркуудыг хөгжүүлснээр стратеги ач холбогдол гэж юу хэлээд байна гэхээр дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай аль болох импортоос хараат байж болдгүй бүтээгдэхүүн гэж бас байна л да. Аль ч тусгаар тогтносон улсад эрчим хүч байна, түл шатхуун байна, гам байна, цемент байна, бордоо байна, тесэлгээний бодис гэх мэтчлэн аль болох дотооддоо өөрөө өөрсдөө хангах чадхтай байх хэрэгтэй. Энэ бол өөрөө эдийн засгийн тусгаар тогтнол. Энийг стратеги ач холбогдол гэж нэрлэдэг байна. Тэгэхээр 6 үйлдвэр технологийн паркт бид энэ стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрүүдийг төлөвлөсөн байна. 1. Хоёр төсөл бүр эдийн засгийн үр өгөөж ашигтай байх хэрэгтэй. Эхнийх нь бол ойлгомжтой тийм ээ. Импортыг орлох бүтээгдэхүүн. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөжтэй төслүүд. Тэгэхээр нөгөө зах зээлээ олохын тулд зах зээл дээрээ үр ашигтай тухайн бүтээгдэхүүн борлуулагдахын тулд бид аль төвшөнд нь хүртэл яг боловсруулах юм. Тэгэхэд бидний давуу тал аль хүрээ дуусж байгаа гэдгээр их зөв оновчилж харах хэрэгтэй юм байна. Түүнээс бид бүгдийг хийн парк байгуулна, яг хятад шиг болно, яг Солонгос, яг Япон шиг өндөр хөгжүүлнэ гэж үзүүлсэн мэдээж энэ чинь өрөөсгөл өнөөдрийн төвшөнд бол нийцэхгүй. Тэгэхээр энэ чиглэл дээр нь бодох шүү. За хөрөнгө оруулалтын хувьд бол аль болох уян хатан төслийн төрлийн хөрөнгө оруулалтууд, төслийн одоо project finance гэж хэлдэг шүү дээ. Төслийн хөрөнгө оруулалтыг эдгээр төслүүдээр оруулах нь үр ашигтай гэж харж байгаа. Жишээлбэл технологи эзэмшдэг, зах зээлтэй эдгээр этгээдүүд өөрсдөө энэ төслүүдэд хөрөнгө оруулж ажиллах нь бидний хувьд эрсдэл багтаа. Бид төрийнхөө хамаг мөнгийг гаргачихдаг, нэг үйлдвэр бариулцдаг. Нөгөө үйлдвэр нь доктортой ажиллаж чадахгүй, технологийн доголдол үүсэх маш олон эрсдлүүд байдаг. Ялангуяа одоо нарийн технологийн үйлдвэрүүд дээр. Тэгэхээр энэ эрсдлийг хамтарч үүрэх үүднээс хөрөнгө оруулагч нартай бид нар төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр энэ төслүүд дээр ажиллах нь зөв юм а гэж харж байгаа. Энэ дээр яг нэмэд хэлэхэд яг одоо стратегийн бүтээгдэхүүний хувьд бол өрсөлдөх чадвар бага байсан ч бид өссөн үсээгүй хийх ёстой. Одоо эцсийн бүтээгдэхүүн тооцогдох зэсийг эцсийн бүтээгдэхүүн тооцогдох одоо шууд барилгад ашиглах боломжтой ганг ч юм уу гадаад улсаас авах нь илүү хямд байж болно. Тийм байсан ч хамаагүй бид энийг заавал энэ салбарыг заавал хөгжүүлэх ёстой. Тэр байтугай одоо Солонгос улс 80-90 донд автомашины салбараа хөгжүүлэхэд гадаадаас одоо орж ирэх машинд маш өндөр татвар тогтоогоод бүр одоо Солонгос иргэдийг ямар ч сонголтгүй болгоод зөвхөн одоо өөрийнхөө үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өөр аргагүй байдал булан шахаад тэгээд тэр чинь хэдэн 10 жилийн дараа буцаад одоо тэр татврын хатуу бодлогыг халахад аль хэдийн одоо автомашиныхаа салбар нь хөгжсөн байх жишээтэй. Гэтэл бид нар бол стратегийн бүтээгдэхүүн дээр бол заавал энийг бол өртөг ярихгүй, өгөөж ярихгүйгээр хөгжүүлэх ёстой. За дээрэс нь шууд бус өгөөж гэдэг юмыг бол бид хизээш мартаж болохгүй. Одоо өмнөх одоо мөнх өдөр захирлын танилцуулгад яг одоо тоон дүнтэй, нэгжтэй, мөнгөн дүнтэй одоо шууд өгөөжийн мэдээлэлүүд байсан. Гэтэл бас тооцоход төвөгтэй шууд бус өгөөжүүд бол маш их байгаа. Одоо
наазах нь одоо дэд бүтцийн салбар хөгжин, тухайн одоо орон нутгийн үл хөдлөх салбар хөгжин, үнэлгээ нь өснө. За дээрээс нь бас нэмэн өртөг шингэж байгаа гэдэг утгаараа олон одоо факторууд одоо хүний хөгжил гэх мэтийн одоо олон одоо соёлын солилцоож гэдэг юм олон одоо факторууд бас нөлөөлнө. Тэгэхээр бол энийг бас шууд бус өгөөчтэй хамт энэ аж үйлдвэрчлэлтийн хөгжлийг авч үзэх нь зүйтэй. Монгол Улсын засгийн газрын дэргэд хөрөнгө оруулалтын газар гэж байгаа. Хөрөнгө оруулалтын хөгжлийн банк гэж нэг юм байна. Эдгээр хүмүүс ч бол өөрсдөө энэ чиглэлийн судалгааг бол хангалттай төвшөнд хийгээд гаргаад эргээд хэд хэдэн хувилбаруудаар нь танилцуулаад шийдэх ёстой. Энийг бид ч нэг яриад байх шаардлага байхгүй. Харин хамгийн гол нь бид ямар хэмжээний хөрөнгө оруулалт гарцаагүй хэрэгцээтэй эрсдлийн нөхцөл боломж нь юу юм бэ гэдгийг судлаад тавьчих хэрэгтэй. Миний зүгээс бол тэр өрсөлдөх чадвар дээр ярив. Гаргаж ирсэн бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвартай юу гэж асуух нь өөрөө буруу болчиход байна. Бид яаж олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн одоо байгаа түүхэд дээр тулгуурлаж үйлдвэрлэх ёстой вэ гэдг нь л өөрөө л инженер сэхэтнүүдийн гэдэг энэ хүмүүсийн маань судлаачдын маань ажлын үр дүн шүү дээ. Энэ рүү явах ёстой. Тэгэхгүй болохоор зэрэг одоо бидний хийсэн юм өрсөлдөх чадвар бид байдаг юм хийх гэдэг шүү дээ. Бид аль болохоор өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг буюу дараагийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн рүү яаж явах ёстой юм бэ гэдэг нь л гол чухал асуудал. Ийм учраас энэ дээр бол бид нар зах зээлд зарим тохиолдолд хөтлөгдөх зүйл гарч ирнэ, зарим тохиолдолд бид нар төрүүлж алах зүйл бол гарч ирнэ. Энийг бид нар оюуны өмчөр шиг энэ рүү л явна. Ингэж бид нар өнөөдөр өөрчлөлт гэсэн орон зай байр суурийг бий болгож өрсөлдөх хэрэгтэй байна. Өгөөжийн хувьд бол нийгмийн эдийн засгийн талаас харна. Хамгийн нэгдүгürt байгаль орчны бодлого байгаа. Тэгээд нийгмийн эдийн засгийн өгөөж талаас байна. Тэгэхээр зэрэг энэ чинь ажлын байр нэмэгдүүлээд ерөөсөө энэ чинь ажилгүйдлийг бууруулна гэдэг чинь өөрөө нийгмийн том өгөөж. Дээрээс нь тэр ажил орлоготой иргэдийн татварын асуудлуудаас орж ирж байгаа чинь зарим нэг байгууллагаас авж байгаа орлогын албан татвараас өндөрч байх тохиолдол бий. Тэгэхээр энэ болгоныг харьцуулан тооцчиж тэр татвар суудлын асуудал дээр уян хатан бодлогоо барина. За түрүү хэлээд байгаа энэ үйлдвэрүүд яагаад таагдаад байна гэдэг чинь энэ асуудалтай холбоотой. Багнуур дээр хүртэл аваад үзээ л дээ. Өнөөдөр үж байгаа энэ үрн үрсээ тулгуурлаад бид нар хин гэдэг хэрэглэгчид зориулж юу үйлдвэрлэх вэ гэдэг нь байгаа болохоос биш хааны газар байж байгаа нэг үйлдвэрийг авчираад багнуурын нүүрснөө урхаа дээр хийгээд эндээс шахмал түнш үйлдвэрлэж болох нэ гэж зүтгээд байх юм бол эн чинь биш болол явчихна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол нөө судалгаа бас дахин судалгааны асуудал. Тэгээ энэнийхээ үр дүн дээр бол гарч ирсэн шийдвэрүүдийг нэг жоохон эрүүл ухаантайгаар шиг залчих юм болоо тэгээд болчих байлгүй. Хамгийн сүүлийн асуултыг асууя. Өнөөдөр бид нар ингээд нийлээ тойроо суухаараа ингээд Монгол улс хөгжих гэж байгаа юм шиг. Тэгээд харамсалтай нэг бодит байдлаа харахаар биднэрт фейлдсэн ингээд бүтлгүүцсэн маш олон түүхтэй. Тэгээд тэр түүх болгон биднэрт дуршлаг болоод байгаа мó гэхээр зүгээр дурсамж болоод мартагдаад байх шиг санагдтыг. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуулт ер нь энэ үйлдвэрлэл технологийн парк гэдэг энэ парк за Малайзийн, Солонгосын, Японы бүр наашлаад Хятадын ингээл бид нар маш олон жишээ ингээ мэддэг хэрнээ. Яг тэр Монгол хөрсөн буух үндсэн одоо нөхцөл юу юм бэ? Хөгжих үндсэн суурь шалтгаан яг юу гэж боддог гэдэг тал дээр нэг юм одоо та бүхэн яг өөрөөсөө нэг шалтгаан нэг үзэл бодлоо хэлж энэхүү панел хэлцүүлгээ дуусгая гэж бодож байна. За миний хувьд бол үндсэн шалтгаан бол биднэрт өөрсөнд л байгаа юм аа. Тавчхан доо. Бие биенээ хүлэмжшэрч чадахгүй. Өөрөө чадахгүй ч бусдын хийсэн зүйлүүдийг үнэлж дүгнэх гээд байдаг. Тэгээд тархин өрөхгүй юм дээр багийн ажиллагаанд орж чадахгүй. Энд биднээс өөрсдөө шалтгаалж байгаа. Гадаас бид нар буруу байх хэрэг байхгүй шүү дээ. Тэд биднийг хөгжүүлэх гэж ирэхгүй. Бид тэднээс яаж давуу байх вэ гэдгээрээ гол асуудал. Зорилгоо тодорхойллоо. Доктортой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Багийн ажиллагаанд шилжих хэрэгтэй. Бие биендээ ихтгэлцэл хэрэгтэй байна. Хөгжлийн нэг жоохон тийм монголчуу маягийн загвар хэрэгтэй. Түүнээс бол ерөөсөө өөр газар хэрэгжсэн зүйл. Манайх нь орд долгон дээр хүртэл одоо ялгаахгүй нэг туул урхах болохоор орд долгон дээр хүртэл адилхан технологид орж ирэх гэдэг. Байгалаас заяахта төрөхдөө тэр орд чинь өөрөө адилхан төмрийн орд байлаа ч гэсэн агуулгач чулуулгын хувьд бол өөр тогтцтой байгаад байхад нэг технологиор зүтгүүлээд байдаг. Энэ бол бусдыг даган дуурайх хэлбэр болохоос ш өөрөө толгойтой байж байгаа зүйл харахаа алга байна. Тэгэхээр энэ асуудал дээр л анхаарах хэрэгтэй байх та. За энэ асуудал дээр ер нь бас Эрдэнэс Монгол нэгдлийн бодлого ч гэсэн тусгагдсан байгаа. Стратегийн түншээ зөв болох. За стратегийн түнш гэж хэнийг хэлээд байгаа. Хөрөнгө оруулалт хийх боломжтой. Технологи эзэмшигч. За дээрэс нь хамтарсан компани байгуулах, тухайн төсөлд хувь эзэмшээд хариуцлага давхар хүлээх чадвартай.
хариуцлага давхар хүлээхэд бэлэн ийм түншийг л одоо стратегийн түнш гэдэг байгаа. Бид бүхэн бол маш олон зүйл дээр алдсан. За одоо жишээ нь хөрөнгө оруулах чадвартай олон айлууд байгаа. Хөрөнгө оруулалтын сангууд байна, банкуд байна тий. Энэ болгон хөрөнгө оруулахдаа хэн нэгний технологиг худалдаж авдаг. Тэр технологи дээр тухайн технологи эзэмшигчдээс худалдаж авч байгаа учраас мэдээж тухайн технологи эзэмшигчдээр нэмээд одоо зардал гардаг тий. Тэгэхээр энэ маань одоо манай дээр технологи нь шингэж ирэхдээ давхар зардал өсгөөд ирдэг. За дээрэс нь ямар ч хариуцлага хүлээх сонирхолгүй айлтай ажилдаг. Зүгээр л одоо мөнгөний аваад хааш нэг үйлдвэр ч юм уу одоо нэг дэд бүтц барайл тэгэл хаяа явах сонирхолтой. Дараа нь одоо тухайн үйлдвэр дээр ямар нэгэн асуудал гарахад уучлаарай одоо гэрээний хугацаа дууссан. Бид бол одоо үүнд бол хамаагүй гэд буяа алгадаад явчих хүмүүстэй бол бид огт хамтарч ажиллаж болохгүй. Тодорхой хэмжээний хувь эзэмшээд яг хариуцлага технологио батлан даагаад тухайд одоо технологийнхоо засвар үйлчлэгээ хөгжүүлэлтийг давхар хийгээд явах ийм айлтай ер нь түншээ стратегийнхаа түншийг зөв сонгож чадах юм бол бас энэ чиглэлд бас нэлээд аргацтай ажиллах боломжтой. За манай мега үндсэн шалтгаан гэж нэлээд философик асуулт бас асуусан учраас Чинзо багшийн сая ярьдаг үнэн 3 хүчин зүйл байна гэж харж байна. Нэгд бид хүн шиг хүн байх хэрэгтэй болчиход байгаа. Нэг нэгэ хүлээмжшүүлж чаддаг. Итгэж чаддаг. Нэгдэж чаддаг ийм чанар биднэрт хэрэгтэй багт. Ялангуяа ийм улс орны хөгжлийн асуудал дээр. Хоёрдугаарт шинжлэх ухаанд итгэдэг болох хэрэгтэй. Шинжлэх ухааныг нэгт тавьдаг байх хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн хүний итгэл үнэмшлийг биш. Маш олон төлөвлөлтүүд, маш олон одоо зорилгууд хийсвэрлэл дээр, мөрөөдөл дээр, амлалт дээр босч ирсэн байдаг. Бүгд нь урсан байдаг. Маш олон том төслийг ярьсан шүү дээ. Бүгд мэдж байгаа, тал бүрдээ мэдж байгаа. Бараг бүх хүмүүс аль нэг төсөлд нь оролцсон байгаа энд хүмүүс, сууж байгаа хүмүүс. За 3 дугаарт доктортой байдал гэхгүй. Залган чалаа гэсэн. Судалгааны өвч төр, бодлогын өвч төр, шийдвэр өвч төр ерөөсөө 1-2 жил болоод юм хайждаг. Хүмүүсийн солигдонгууд өмнө хийжсэн судалгаагаа харддаг. Дахиад шинээр цаас үйлдвэрлэдэг. Нэг ийм байдал байдаг юм бэл. Тэгэхээр энэ доктортой байдал, залган чалаа гэдэг бол маш чухал юм байлээ. Бид 30 жилийн хугацаанд хангалттай судалгаа бас хийсэн бил. Айлдас ирэхээр авдраа уудал гэж маш олон эрдэмтэд мэрэгд манай улсад байна. Туршлагатай хүмүүс байна. Судалгаа байна. Энийг хардггүй тоодгүй юм бил. Тэгэхээр энэ залгам чалаа гэдэг чанар маш чухал юм байна. Хөгжлийн хувьд. Үндсэн ийм шалтгаанууд байна биднэрт. Тий. Ерөөсөө гаднаас биш дотроосоо энэ асуудлуудаа харъя л гэж. Харьцангуй нарийн асуулт асуусан учраас нэг энэ тал руу дотгош нь өнгөх гэж үзлээ. Тэгээд хэдүүлээ өнөөдөр нэг 2 цагийн хугацаанд, цаг 30 минутын хугацаанд энэ үйлдвэрлэл технологийн парк гэж юу нь яг юу яриад байна. Энэний ач холбогдол өөрөө юу юм? Ямар сорилтууд байгаа юм? Биднэрт ямар боломжууд байгаа юм? Биднэрт тулгараад байгаа асуудлууд юу юм? Яаж шийдэх юм гэдэг талаараа бас нэг ярилцаж, энэ талын сэдвийг өрнүүлж хамтдаа сонсож хүүтэн жихэн байсан ч гэсэн энэ жавар ургасан энэ танхим бас энэ сэдвүүд дурлаж энэ хөгжлийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэж хамтдаа суусан та бүхэнд баярлалаа. За хүрэлцэн ирсэн 2 зочиндоо бас маш их баярлалаа. Тэгээ бид бол хамтдаа л судалж, хамтдаа зүтгэж, хамтдаа хилэлцэж явах ёстой байлээ. За ийм үгээр л өндөрлөе доо энэ удаагийн арга хэмжээгээ. За баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн Эрдэнэс үйлдвэрлэл технологийн парк компаниас бэлдсэн энэ хөтөлбөр энэ дүрээр өндөрлөж байна. Идэвхтэй суусан эрхэм сонсогчд, оролцогч та бүхэндээ баярлалаа гэдгийг бас компанийн талаас хамт олноос хэлье гэж бодож байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк